Love is that which stands with what is best. Хайр үргэлж юу танд хамгийн сайн бай гэдэг дээр л байдаг. Do you see that? Ойлгож байна уу? Without any expecting any return back. Буцаад хариу гэж юу ч хүлээдэггүй. Well, if they don't do something, it's up to them. Хэрвээ тэд ямар нэг зүйл хариуд нь хиймээр байгаа бол тэд нь тэдний л асуудал. Let them do whatever. Тэд хүснээ л хийж болно. But from your side, you do whatever is good for them. Харин таны хувьд та тэдэнд юу хамгийн сайн тэрийг нь л хий. Whatever is the best. Юу хамгийн сайн? Do you see what I'm saying? Багшилж байгааг ойлгож байна уу? When the respect for everybody in you grows, Та бусад бүхнийг хүндлэх тусмаа та өсөж хөгждөг. irrespective of whoever it is. Бусад хүмүүс хүндлэл хүлээх үс биш байсан ч гэсэн та тэднийг хүндэлснээрээ өөрөө хөгжиж идэг. You start loving everyone. Тэгжиж та бүхнийг хайрлж эхэлдэг. Love for everyone becomes more. No doubt when you see Та somebody бүхнийг хайрладаг. who's your experience starts happening. Та тэгж мэдэрч эхэлдэг. See, once you have entered a path, Та энэ зам мөрд орсноор you may do anything, but the experience has started moving in that direction. та юу ч хийсэн бай таны мэдрэмж илүү өөр болдог. Мэдрэмж чинь хөдөлж хөгжиж эхэлдэг. One day you may be simply sitting in the lake and watch birds fly, Та ингээл нэг өдөр нуурын ирэг дээр суугаал нисэж байгаа шувуудыг хараал, fishes go up and down. That itself can загснуудыг bring хараал. an experience at that moment. Яг эдгээр бүхэн нь тухайн мөчөд танд ямар нэг мэдрэмжийг өгдөг. But it's not that bird there that made that thing happen. Тэр мэдрэмжийг зүгээр тэнд нисэж байгаа тэр шувуу өгж байгаа юм биш ээ. A seed has been sown and the seed takes a little while to sprout. Таны дотоодод аль хэдийн өрн суулгагдсан. Тэр үрэл дэлгэрч нахиалж байгаа гэсэн үг. Come and your spiritual journey goes like that. Яг таны энэ оюун санааны зам мөрийн энэ аялалт нь яг ингэж л болдог. Don't be greedy, don't go on for a Битгий shopping. шунаарай. Spiritual, what I'll learn here, what Энэ technique. зам мөр дээр би юу сурах уу? Тэндээс нь ямар техник сурах уу? Эндээс юу олж Just авах уу one гэх. place. Зүгээр Only one place. You нэг get хаач хамаагүй яг нэг газараа л тогт. and be there. Тэг яг Have a sense of тэндээ л belonging, бай. Яг тэндээ холбоо хамааралтайгаар бай. a sense of love there. Яг And if тэндээ холбоо хамааралтай гэсэн мэдрэмжээр, хайрын мэдрэмжээр бай. it just gets in one place, I'm sure this question does not arise at all. Та яг нэг газараа ингэж үнэнчээр байвал энэ асуулт танд төрөхчгүй байсан гэдэгт би итгэлтэй байна. You ask any of our teachers, Та манай айлч багшаас асуугаарай. all the teachers here who have been, or many of those who have been in the advanced courses for quite some time. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь дээд курсыг хэд удаа дээд курсын хичээлд суусан хүмүүс байгаа. This confusion doesn't rise in the mind at all. Тэдний оюун тархинд ийм төрлийн эргэлзээ бүр төрөхчгүй. Because mind is fixed, stabilized. Яагад гэвэл оюун ухаан нь сэтгэл нь тогтворчсон, тогтцсон учраас тэр. It's beyond doubt, beyond question of choosing which is my guru, where I go, what I do. Аль нь миний гүрүү бол би хаачих уу, аль нь юу юм бол гэдэг тэр эргэлзээ асуултаас чанагш гарцсан гэсэн үг. No. It's fixed. It's very obvious. Энэ маш илэрхий Same байдаг. with people in any path. See any Айлч зам мөр дээр явж байгаа хүмүүст яг л ийм байгаа. people in anyone.
They are completely there, fulfilled, satisfied. Тэд нар яг тэр зам мөрдөө сэтгэл хангалуун ингээ үнэнчээр байгаа. Then the search where you are not searching what is really. Та альваг хайхгүй байна гэсэн үг. Та ямар нэг илүү зүйлийг хайхаа болсон гэсэн үг. They respect everybody. It's not that they become rigid or stiff or fanatical. This is the main thing in our group, in our people. Бусдыг хүндлэх хэрэгтэй. Хүндлэлээгээ тэдгээр хүмүүс нь тийм нэг хатуу чанга тийм нэг хүүтэн хөндөй байх юм биш. So much joy, so much glow. Харин манай ихэнх хүмүүсийн баяр хөөртэй, гэрэл цацарсан It's light. маш тийм өөдрөг байдаг. Respect everybody. Тэгээд бүхнийг хүндлэхээр тэр Recently it so happened when I was in Delhi. намайг Дэлид байхад нэг зүйл тохиолдсон. Another saint had come. People said, oh, he's a Brahmagyan, he's a very enlightened Брамаганы маш man. Then гэгэрсэн very гэгэнтэн old, хүн 75-year-old. ирнэ гэж He'd хэлсэн. like to 75 meet настай. with us. Тэгээд бидэнтэй They уулзахыг wanted to хүссэн. arrange a meeting between Тэгээд our group and their group. манай хүмүүс тэдний хүмүүс ийм нэг уулзалт зохион байгуулсан. Some of our people went. We went there. Тэгээд бидний хүмүүс ингээ тийшээ очсон. And we just sat for a few minutes, some talk. Тэгээд бид хэдэн минут ингээ суугаад уулзаад яриа өрнүүлээд And our people, when we were returning, our teachers and our people who were тэгээд манай багш нар бид нар ингээд буцаад явсан. Нөгөө машинаар ингээ буцаад явсан. saying, oh Guruji, how those people are so stiff and Тэгээд манай нөгөө багш нартай хамт явсан хүмүүс маань хэлсэн. Өө гүрүүжи энэ хүмүүс маш хүүтэн хөндөй. there was no joy in Ямар them. ч There баяр was no, хөөргүй. playfulness in them. They were not laughing. Ямар ч тийм They were- алиа томоогүй зүйл гэж Maybe. байхгүй. Тийм бүр инээд хөөрч байхгүй маш тийм хүүтэн хөндөй. They have some knowledge, but Тэд магадгүй мэдлэгтэй байх л та. people are so serious. Тэгээд энэ хүмүүс маш тийм чухал царайтай. They're so frustrating. Бүр тийм нэг сэтгэл гонсоомоор Look, гэж хэлсэн. Тэгээд би don't criticize them. тэднийг битгий шүүмжлээ. Don't see what they lack, but see what you have and be Тэдэнд юу байгаагаас илүү танд юу байгааг хар. Тэдэнд юу дутуу байгааг биш, та өөртөө юу байгааг хар гэсэн. grateful for it. Тэгээд тэр өөрийнхөө байгаа зүйлд талархах гэсэн. One thing is you can criticize that group. Oh, they say self-inquiry. Who am I? They do all these practices. Тэд нар ингээл тэр бүх би хинбэ гэх мэт тэр бүх процессуудыг тэр дасгал бясалгал өөрийн гэсэн тэр зам өөрийнхөө альва зүйлийг хийсэн л хүмүүс Nice байгаа. old person. Маш сайхан хүн Yet they have байсан. one dimension. They have perfected in some one dimension. Мэдээж тэд яг өөр нэг хэмжээст өөр тэр нэг хэмжээст төгсөрсөн тэрнийхээ ингэж хичээлж хийдэг л байгаа. Go to another group, you see they are so much into devotion. They are perfected in one dimension. Хангал жишээ нь өөр бүлэг хүмүүстэй уулзаад үзэх юм бол тэд нар маш чин бишрэлтэй байдаг ч юм уу. Өөр нэг тийм төвшин өөр нэг хэмжээст тэд нар тэр зүйлээ төгс хийдэг л байгаа шүү дээ. But since here you are open to so many direct dimensions, Харин та энд маш олон хэмжээст дэлгэрч байгаа гэдгийг хар. and there is all things together here with you. Энд бүх зүйл хамт байгаа зү. So you play and you laugh, Тоглоомнаад минэд хөөр, you serve and you fight, бусдад туслана, үйлчлэн, and you do all things. хүмүүстэй тэмцэлтэн, маргалтан. So you have more colorful, multi-dimensional things. Тэгэхээр та энд маш тийм олон хэмжээс тийм өнгөлөг байна. Appeals to you, that appears to you that others they are so dull. Don't Тийм болохоро тэр бусад хүмүүс танд тийм уйтгартай юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ тэднийг битгий тэр байдлаар нь шүүмжил.
them. You be grateful for what you Харин have. та өөртөө байгаа зүйлдээ талархах хэрэгтэй. See that life has become so multidimensional. To be grateful for that. Тэгжиж амьдрал маш олон хэмжээстэй болдог. Энэ бүхэнд таларх. You could have been there. Та ч гэсэн тэнд байж иж болох л байсан шүү. You could have been elsewhere. Эсвэл хаа нэгэн газар байж болох л байсан. It's not that yours is superior and theirs are Тэгэхээр not superior. та илүү тэд танаас дутуу гэсэн үг биш шүү. And if it feels that you are being in a more nicer road with flowers and more gardens and Та ингээл илүү сайхан дэм цэцэрлэгтэй замаар яваал. country road or scenic, you are driving on a scenic street, maybe you are on a highway, maybe. Эсвэл тэм сайхан хурдны замаар ч юм уу тэм нэг тав тухтай замаар та яваал. Тэгж санагдж байгаа бол харин түүндээ таларх. The lack in other person should bring gratefulness in you. Бусад хүнд тэр дутуу байгаа тэр зүйл нь танд харин талархах сэтгэлийг төрүүлэх ёстой шүү. Өөрийнхөө юу байгаад талархах тэр сэтгэлийг. Not criticism. Түүнээс тэднийг шүүмжлэх юм биш. That really helped the people, shifted their whole way of thinking. Яг энэ үзэл, ийм бодол тэр яг хүмүүсийн тэр сэтгэлгээг ингэж өөрчилдөг. Юу байгаад Thank them талархах бол because they gave an opportunity for you to be grateful for what you have. тэр хүмүүст талархал та тэр хүмүүсийн одоо буйнаар та өөртөө юу байгаагаа олж харж талархах тэр боломжийг танд өгж шít. Do you see what I'm saying? Багшилж байгааг ойлгож байна уу? Dear Panditji, Хүндэт last night бандич. I was thinking of all the ways that the divine has blessed my life Энэ амьдралд надад хайрлсан бүхий л зүйлийг би бодож үзлээ. because you told us to see ourselves as most important to God and to see the Ягд гэвэл та ингээд та бурханд маш чухал шүү гэж та хэлсэн. fullness and be grateful, and then I was thinking Та of тэгээд өөртөө байгаа бүхэнд талархаарай. Та бурханд маш эрхэм шүү гэж та хэлсэн. my childhood, Тэгээд би хүүхэд байх үеэс өнгөрүүлсэн бүхий л амьдралаа бодож үзлээ. my mother leaving me when I was only 5, Тэгээд намайг 5 настай хахад ээж минь намайг орхиод явсан. and I was not grateful. Тэгээд би энд үнэхээр талархаж чадахгүй нэ. I thought if I was that important to God, wouldn't I have had a better family condition Тэгээд growing? би яг ингээд арай илүү тийм амьдрах нөхцөл, тэгэд илүү тийм эцэг эхийн хайр халамжийг хүртэхэргүй тийм одоо хэмжээнд бурхан надад тийм хэмжээнд намайг үзэж байгаа мó. Up. It reminded me also of a friend of mine Тэгэд би бас нэг найзынхаа тухай бодсон. whose legs are paralyzed Хоёр хөл нь мдээгүй болсон. and has to use sticks to get around. Тэгээд таяг He says хэрглэж that he явдаг. doesn't want to surrender to God because Тэгээд би бурханд ерөөсөө одоо өргөж даатгамааргүй байна. he doesn't believe Би God бурханд really итгэхгүй cares about байна. him Ягаад гэвэл бурхан өөрийг нь хайрлж өөрт нь санаа тавиагүй болохоор. in this condition for his life. Тэгэд амьдралд нь одоо амьдралыг нь ийм болгосон болохоор бурханд одоо талархаж чадахгүй байна гэж найз нь How хэлсэн. can he or I feel that gratefulness and love of God that you were Тэгээд найз минь болоод би ч гэсэн өөрөө яаж энэ бүхэнд тэр бурханы хайранд тэгж одоо talking талархалтай about last хандах night вэ? when we have had these things in our life? Jay Gurudev. Жигүрдээ. See, if you just look at what you don't have, Хэрвээ та зөвхөн өөртөө байхгүй зүйлийг хараад байвал you can never be great. та хизээч талархалтай байж чадахгүй. In the same direction. You say you don't have a family, someone says, Тэгээ бүх хүмүүс ч гэсэн яг л ингэж ханддаг. Та ингээл надад гэр бүл байхгүй байна гэж хэлж байна. they don't have better health. Тэгвэл өөр хин нэг нь миний эрүүл мэнд муу байна гэж хэлнэ. Person says they don't have good Өөр health. нэг хүн Another би person ингээл ядуу says зүдүү байна гэл. they don't have a position. Өөр нэг хүн надад ингээ ажил алба алга гэл. Another person can feel the same way,
Said, oh, I shouldn't have been born in the White House. Тэгэл өөр нэг хүмүүс би одоо ягаад цагаан ордонд төрөөгүй болоо гэл. If I were a son or daughter of somebody in the White House, Би ингээд тэр цагаан ордны хин нэгний охин хүү байсан ч болоосай. would have been much better. Тэгвэл би арай илүү сайхан амьдрах байсан гэл. Or why shouldn't I have been born in Buckingham Palace? Эсвэл би ягаад Buckingham-ийн ордонд төрөөгүй бол Don't have to do anything. тэгвэл Just би be юу born ч хийх there. хэрэггүй ингээл зүгээр л сайхан Part of a амьдраад royal family. тэр эрхэм дээд тэр хааны удмын хүн болоод You can never feel grateful. энэ байдлаар хизээж талархалтай байдлыг мэдрэхгүй. Do you know many guards who stand in the Buckingham Palace Тэр and their Buckingham-ийн children, ордонд ямар олон харуулууд байдгийг мэдхүү. they would feel Тэгээ тэдний хүүхдүүд юу гэж боддог бол the queen and тэл тэр харуулууд өдөр болгон the тэр prince and the princess хаан coming хатан хаан хүү гүнж нарын орж out гарч and байгааг having хараад everything to do. өөрсдийнхөө And they хийх are ёстой there just хийгээ. serving. Нөгөө хамгаалагч үйлчлэгч нар болохоор зөвхөн тэдэнд үйлчилдэг, ажиллаа хийгээл. They all desire, oh, we should have been there. Тэгэл тэд нар ч гэсэнтэй бид нар тэдний оронд байсан ч болоосоо гэж бодож байгаа шүү дээ. You see that? Ойлгож байна уу? Don't focus on lack. Дутууд улмагтаа Look at бити other people. анхаар, Someone- бусад хүмүүсийг хар, Has to use wheelchair or structure. тэрэгэнцэр дээр суугаад явдаг хүмүүс байна. Just look at other people who are blind. Сохор Other хүмүүсийг people who are хар л да, dumb, хараагүй хүмүүсийг who are хар, deaf, хэлэхгүй, who have дүүлий other хүмүүсийг хар. faculties that they miss. Ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хар л да. At least be happy you are here. Та яаж л энд байгаадаа баярлах хэрэгтэй шүү дээ. You could have been born in Та Ethiopia. Этиопид төрчиж болох л байсан тэр хурц халуунд The people in Ethiopia think тэгээ about it. They say, Этиопид oh, you are much байдаг better. хүмүүс бол та нарыг ямар сайхан амьдрдгийм бэ гэж бодож байгаа шүү дээ. Энд төрснөөр чинь. There is no end to it, you know. Энд ямар ч If you want to төгсгөл be гэж grateful, you байхгүй. can be grateful Та талархмаар байвал та талархаж чадна. anytime. Хизээд талархаж чадна. I think I have told a story about this before also. Би өмнө нэг түүх ярьж исэн да. A master and a disciple Багш шав хоёрын were doing a тухай. lot of service. Тэр хоёр маш их буйны үйл хийдэг. Бусдад тусалдаг, үйлчилдэг. They were doing a lot of service, and for the rainy days, they used to go to their hermitage. Тэгэд нөгөө бороо орохоор бороотой өдрүүдэд болохоор тэр даяанчийн майханд Up above in очдог. the mountain. Тэр майхан нь уулын And орой when дээр they байдаг. went this year, they found half of their Тэгэд нэг удаа нөгөө майханда очисон чинь майхныхын тал нь нураад damaged унтсан by a байсан. storm. Шуурганд нурцсан байсан. And the disciple Тэгэд шавн so angry. Маш He said, их what уурсан. God you are. Та We have бурхан been минь ээ. devoting our lives to you. We have been Бүхэл serving амьдралаараа day бит and хоёр night. танд ингээл өдөр шөнөгүй танд үйлчилж байна. All 8 months. Энэ 9 бүх 8 9 These сарын 4 турш months of rainy day we come тэгэд энэ to зөвхөн 4 сарын энэ борооны уйлралт бит хоёр энд rest ирж in байна. this hermitage. Энэ даяанчийн энэ Protect майханд this small hermitage. ирдэг. Why Гэтэл та энэ ганц майхныг минь хүртэл хамгаалаад ижиж болсонгүй юу? don't you have to destroy that in a storm? Яагаад ингэ шуурганд ингээд нураагаа хайчваа? So disciple was very Гэт шавн angry, маш их frustrated. уурсан. But the very same moment the master Тэгсэн чи was so яг happy, тэр he was dancing. нурсан байгааг нь хараад багш нь баярлж said, ирсэн. Маш их Look at the баярлсан. mercy of God. Бурхны хайрыг хараач дээ. He could have damaged, the storm could have damaged the whole hermitage. Энэ майхан маань шуурганд бүрэн нурчиж They болох saved л half байсан. of it for us Гэтэл to бидний төлөө rest of талыг it. нь үлдээсэн биш үү? Хамгаалсан байна. Of all the job in the world, he took such great care to see the storm does not destroy our cottage Энэ totally. дэлхийд даяараа энэ их сайн сайхан ажил үйлийг хийдэг хэрнээ түүнийхэн хажуугаар тэр шуурганаас хоёулагийн өчүүхэн муухай байхны маань хамгаалсан байна штэ гэсэн.
saved enough space for us to be in. Хоёулаад орж хорогдох хангалттай Situation зай was the үлдээжээ гэсэн. Тэр нөхцөл байдал нь яг л нэг шүү дээ. But the way Харин these two яаж people харах looked нь at it was completely different. маш өөр ялгаатай байна. It's like you can say something is half Та full яг or you зарим can say зүйлийг something нөгөө is half empty. Одоо ингээд юмны талаар байгаа зүйлийг та хагас дутуу байна гэж харж болно, эсвэл хагас нь дүүрэн байна гэж харж болно. Upon where you put your sight, no? Та яаж харахаас л How болно. you view it, how you look at it. Та тэрийг яаж ойлгож, яаж харж байгаа.